Зөвхөн 2017 онд гэхэд 439 тэрбум буюу 180 сая доллар төлсөн нь Улаанбаатар хотын 2017 оны бүтэн жилийн төсвийн татрын орлогын дүнтэй тэнцэж байна. 2017 онд төлсөн томоохон татруудаас танилцуулахад ашигт малбалын нөөц ашиглалтын төлбөрөөр 133 тэрбум буюу 54 сая доллар, импортын барааны гайлын татвар болон нэмэгдсэн үйлдвэрлэлийн албан татвараар 90 тэрбум төгрөг буюу 37 сая Америк доллар, гадаад үйлчилгээний төлбөрөөс суудгасан татвар болон нэмэгдсэн үйлдвэрлэлийн албан татвараар 77.5 тэрбум төгрөг буюу 32 сая долларыг тус төлөөд байна. Түүнчлэн Өмнө Говь аймаг болон Хамбогт сумын орон нутгийн төсөвт ус, газар, төгөөмөл тархацтай ашигт малбал ашигласны төлбөр, автоэврийн болон өөрөө явах хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвар зэрэг татвар хураамжаар нийт 55 тэрбум төгрөг төлсөн нь Өмнө Говь аймгийн нийт төсвийн орлогын татварын орлогын 65%-ийг бүрдүүлж байна гэсэн үг юм а. Үүнээс гадна даатгуулагч болон ажил олгогчийн нийгэм даатгалын шимтгэл, Улаанбаатар хотын төсөв төлдөг хувь хүний орлогын албан татвар, автоэвр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар, мөн бусад бүх төрлийн татвар төлбөр хураамжаар нийтдээ 83.5 тэрбум төгрөгийг төлсөн байна. 2017 онд дотоодын банкудаар дамжуулан Монгол улсад нийтдээ 1 тэрбум гаруй Америк долларын санхүүжилтийг оруулж ирсэн байна.